цогтой хэрэгшүүнэ биш ийм байхгүй юу? Одоо бол үнэхээр ингээд олон нийтээр хилцүүлэх боломж нь хангагдсан байгаа. Зүгээр өмнөх парламент, өмнөх засгийн газрын үед хилцүүлсэн хууль дараагийн парламент руу уламжилж ирж байгаа байхгүй юу та? Тэнгүүд энэ парламент, энэ засгийн газар чи өөр мөрийн хөтөлбөртэй. Нэг парламент, нэг засгийн газрын бүрийн эрх хугацаа дууссан, дараагийнх руу өвлж ирж байгаа хуулийг дараагийн парламент, дараагийн засгийн газар дахиад хилцүүлэхт оруулах нь зүйтэй гэдгийг л зохицуулж өгөх боломжийг тусгаж өгөөч л гэж би хэлээд байгаа. Тэрнээс бол одоо бол нээлттэй байгаа шүү дээ. Өмнө нь хилцүүлэг хийсэн хууль дараагийн парламентд шилжиж байгаа, засгийн газар шилжиж байгааг яриад байгаа байхгүй юу? Зохицуулалт нь. Мөнгө эсрэг шүү нэг ч тийм хууль байхгүй шүү дээ, хуулийн төсөл. Өмнөх парламент дээр өргөн баригдсан, хилцүүлгийн шатанд явж исэн бүх төслүүдийг буцаацсан. Одоо энэ парламент дээр бүгд дахиж өргөн баригдаж л орж ирж байгаа. Бүрдлээ хангана, хилцүүлгээ хийн, хууль тогтоомжийн хуулиараа тавигдах шаардлага хангасан нь өргөн баригдаад л явж байгаа байхгүй. За тэгвэл энэ мөнгө эсрэг гишүүний хэлээд байгаа саналыг бас за отгон жимэг зөвлөхнийг хариулт өгдөг. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. За мөнх баялан баясгалан гишүүний асуултыг зөв ойлгосон үгүй. Ямар ч хэлсэн өмнө нь тэр өргөн баригдсан хуулинд давагдсан олон нийтийн саналыг одоо ахиж хавсаргаж болох уугүй юу гэдэг асуудал яригдчих шиг байна гэж ойлголоо. 38-ийн 1 дээр нэг чухал залт орсон байж байгаа. Яг энэ хуулийн төсөл дээр. За одоо байгаа хуулиар болвол хууль санаачлагч сайтта цахимаар байршуулчаад санал ирэхгүй болвол за цахим хилцүүлэг хийсэн гэд ямар нэг саналгүйгээр өргөн мэдүүлэх боломж байгаа. Үүнийг болвол хэлбэр төдий олон нийтийн харилцааг хангаж гин гэж үзээд 38-ийн 1 дээр тухайн хуулийн төслөөр эрх ашиг нь хөндөгдөж байгаа ирэг дээр цахим хилцүүлэг хийхгүй уулзалт, ярилцлага, хилэлцүүлгийг заавал хийнэ гэдэг байдлаар ингээ ийм хэлбэрээр олвол бас даалгасан ийм заалт орсон байж байгаа. Тэгэхээр магадгүй энэ хуулийн